Улаанбаатараас ярьж байна. Улаанбаатарт 12 цаг. Одоо та бүхэнд өдрийн мэдээ танилцуулъя. Англи үг их орж ирж байна. Манай монгол хэлэнд маш их сольж хэлж байна. Тэгээд орчуулгын үгнүүдийг маш их хэрэгжилж байна. Ярьж байгаа хэллэгээрээ бичиж байх юм. Одоо гижээн, тэгжийн энтэр гэл ер нь монгол хэлээ сайн мэдэхгүй шүү. Өөрсдөө аль болохоор монгол хэлээ одоо зөв сайхан авч явж зөв сайхан одоо хэллэхтэй тийм байгаасай л гэж хүсэж байна. Би болохоор 26 наснда 1985 онд Монголын радиогийн нэвтрүүлэгч гэдэг мэргэжлэр анхудаа шалгуулж ирсэн. Тэгээд тэр үед чинь одоо радиогийн нэвтрүүлэгчдээ чинь их олон шалгуураар авдаг байлаа шүү дээ. Нэгдүгüрт бол одоо дуу хоолой тэр одоо төрөлхийн бас нэг заягдсан дуу хоолой гэж байдаг шүү дээ, тий. Тийм дуу хоолойтой байх. Хоёрдугаарт яг халах аялгуугаараа ярьдаг байх. Гуравдугаарт одоо шүдний бүтцийн талаар маш их ярьдаг. Ягаад гэвэл шүд одоо дутмаг янз бүрийн одоо араа байхгүй энэ тохиолдолд бол шүлээс маш их ялгардаг учраас тэгээ тийм болохоор маш нарийн нэгт шалгуураар авч ирсэн. Ер нь багасаа би бас урлаг сонирхолтой хөвгт байсан. Тэгээд хөдөө сумын төвд амьдардаг байсан болохоор одоо сумын төвийн одоо соёлын ордон гэж байсан да тэр үед сумын төвийн тэр соёлын ордны тайзан дээр одоо 6 настайгаас эхэлж гарч ирсэн. Тэгээд хамгийн анхмаа манай Ашир гэдэг дууг дуулж гараад тэгээд тэр үед нэг шарваар ээж маань хийж өгсөн. Тэгээд шарваарных нь эрзийн тасарсан юм уу да. Тэгээд шарваараа бариадгүйгээд орж исэн гэд намайг хизээ хойно том болсон хойно манай сумын төвийн эрхлэгч ах маань шоолж инээж цаашлуулдаг байж билээ. За анх удаага л Монголын радиогийн одоо босгоор халахж үзэж байгаа маань тэр ямар ч төсөөлшгүй байсан л да. Тэгэл нэг юм шилэн юунд оруулчаад цаана нэг хүмүүс суугаал тэгэл за энийг унш гэл сониж авчирч өгөөл одоо яруу найраг битсэн номч авчирч өгөөл тэгэл сүүлд нь бүр одоо за нэг тайзан дээр байгаа юм шиг цаанаа очиод одоо шүлэг унш гээл тэгэл би ер нь нэг 10 жил байхаас эхлээд Солонгосын зооё гэж шүлэг тэр үед их одоо хүүхдүүд их уншдаг байсан. Тэр нэг дайчин эмэгтэйн тухай. Тэгээд тэр шүлгийг л ерөөсөө байнга уншдаг байсан. Тэгэл тэр шүлгээрээ сургуулийн авраг болоод тэгэл тэр шүлгээрээ явсаар агаал тэгэл хамгийн сүүл тэр тайзан дээр байгаа юм шиг одоо хамгийн сайн мэддэг шүлгээ унших. Гэтэл Солонгосын зооёгоо уншаал тэгээ солонгосын заяатайгаа явсаар агаал тэгэл нэвтрүүлэгч болсон юм тий. Шүлгийнхээ мөртөөс уншиж сонирхол байхгүй. Одоо бүр бараг мартцсан тэр чинь эхний нэг дөрвөн мөртөнд байна уу юу? Американ офицерын нинжин сэтгэлгүй тарчилгаанд ангийнхаа нууцыг хэлээгүй солонгос бүсгүй. Аимшиггүй чин зөрөгт явдал нүдэнд минь үзэгдэж алтаар биш бол доор үзгийг минь хорцоллаа. Хуучнаар сайд нарын 2 дуурын гэжсэн шүү. Тэнд ажиллаж байсан байхгүй юу. Тэгээ тэнд чинь зөвхөн ангаахын чиглэлээр одоо ихтэй сургууль биш. Бас төрөл бүрийн сургууль ирдэг болохоор их гоё сонирхолтой. Тэгэл өөрийнхөө гоё сонирхолтой сургуульд явна да гэж бодвол байнга л бэлтгэл хийдэг байсан. Тэгээд нэг өдөр ингээд сууж исэн чинь нэвтрүүлэгч аавна гэд зарлж явах юм. Тэгэхээр нь бүр гайхаал очиод үзүүл яадаг бол гэж бодвол тэгэл зориглол очиж үзэж шалгуулсан. Тэгээд тэнцчээд тэр чинь 6 сард юм байна. Амралтын үе эхэлсэн байсан. Би чи 2 хүүхэд гаргацсан. Нөхөр маань Чех руу явцсан байсан. За тэгээ амралтаа аваад ерөөсөө аав ээж дээрээ очино гэж хүүхдэд дагуулаад аав ээж дээрээ очивоо. Аава би Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулсан намайг авна гэсэн штэ гэл тэглээ. Тэгсэн чи аав маань за битээ хотлоо яриад чамайг юу тийм газар авах вэ гэл тэгдэг байхгүй. Ер нь тэр үед бол юу л да
Монголын радио энэ хэвлэл мэдээллийн байгууллага энэ төр гэдэг чинь улс төрийн амар том байгууллага тий. Тэр хэр баргийн хүн одоо тийм тэгж ажилд орно. За ялангуяа нэвтрүүлэгч хүн бол ерөөсөн маш том хүнгээ бодцсон. Тэгэл юу ч л одоо манам бах нэг аваачтэй л гэж бодсон юм байлгүй зайлгүй. Тэгэл ерөөсө тоохгүй байсан байхгүй юу. Тэгэхээр миний уур хүрэл за гэж бодчихвол байжсэн чинь нэг буцхын нэг 7 хоног би буцсан. Тэгээд буцхолвоо. Тэгээ буцхолох дээр тулсан чинь буцхын урд өдрөл аав минь тэгж юм. Нэр минийх үг яг авна гэсэн юм уу гэж. Тэгэхээр би тэглүү яадгийн нэгжлийнх нь улсууд хүмүүс шалгалтанд нь тэнцээд аавна гэсэн юм чинь та юугаа мэддгийг ингээл амар аашлал тэгэл явж иж үлээ. Монголын радио, Москвагийн олон улсын радиогийн хоорондын гэрээгээр ажиллаулдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэнд очиод одоо Монгол эх орноо төлөөлнө. Дээр нь одоо Орос улсын зүгээс бид нар улс төрийн нэвтрүүлгүүдийг тэндээс олон улсад одоо нэвтрүүлдэг. Тэгээ миний хувьд бол 1995 онд Москвагийн радиод томилогдож очсон. Тэгээд 2001 он хүртэл 6 жил одоо тэнд Москвагийн радиод тэр сайхан нэр төртэй ажилладаг гэсэн байдаг. Ер нь бол Москвагийн радио намайг байхад бол одоо гадаадын нэвтрүүлэг 36 хэлтэй байсан. Надаас өмнө бол ер нь социализмын үед бол 80-81 хэлээр явуулдаг байсан гэж манай ахмадууд ярьдаг. За тэгээд Оросын дуу хоолой радиод томилтоор явж ажиллах бол одоо нэвтрүүлэгч бидний нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд олон сайхан ахмадууд ажиллаж байсан. За тэгээд манай ард түмэн сайн мэдэн дээ, манай сонсогчид сайн мэдэн дээ. Москвагаас ярьж байна гэл эхэлдэг тий. За тэрний эхлэлийг хэлж өгье. Москвагаас ярьж байна. Монгол амд нөхдийнхөн амрыг гэрээ. Одоо Москвад 15 цаг 30 минут. Улаанбаатарт 20 цаг 30 минут болж байна. Оросын дуу хоолой радио та бүхэн сонсож байна гэсэн ийм эхлэлтэйгээр явдаг. Тэгээд тэнд одоо Монгол хэлний редакц гэдэг бол тэнд маш их том байр суурийг эзэлж ирсэн. Хамгийн том олон хүнтэй, хамгийн том бүрэлдэхүүнтэй, хамгийн их олон захиа авдаг гэдгээрээ бол алдартай. Тэгээд хамгийн нь байсан л да. Тэгээд манай одоо хамгийн нэвтрүүлэгчид бас очиж ажиллаж байсан учраас маш их хүрдэг. Тэр нь одоо манай өргөн нэвтрүүлгээр явдаг гэдгээр их онцлогтой гэж Оросууд ярьдаг байсан. Тэр нь болохоор Монголын одоо хаач явжсэн, хөдөөж явжсэн, хаач явжсэн Москвагийн радио сонсдог. Тийм тухайн үед бол ер нь их ачаалттай шүү. Яагаад гэхээр юм улс төрийн талын одоо мэдээлэл чи ерөөсөө шууд орж ирдэг гэсэн шүү дээ. Одооныхтай адилгүй шүү дээ. Одоо жишээлх юм бол Цэдэн Балдараа одоо тэглээ ийм тогтоол гаргалаа гэвэл ерөөсөө л хүлээж байгаа л ерөөсөө шууд уншдаг. Тэгж одоо бэлдэн барина гэсэн байхгүй шүү дээ. Тийм учраас маш их өндөр хэмжээнд бэлтгэгддэг байхгүй юу? Зөвхөн одоо нэвтрүүлэгч болох эрдмээс гадна одоо бие хэрхэн авч явах уу, эмэгтэй хүн ямар байх вэ, амьдрал ах уйдаа яаж хандах вэ? Ер нь Монголын радио гэдэг бол тэр чигээрээ сургалт байдаг. Яагаад гэвэл бид нар Монголын радиор төрөл бүрийн нэвтрүүлэгт, төрөл бүрийн жанрт хуурч чаддаг. Тэр нэвтрүүлгүүдийг уншдаг учраас мэдээлэл байнга тархинд минь цугларч байдаг, баярлдаг, бахархдаг. Радио бол хүний чихээр сонсогдож, хүний мэдрэхүйд хүрдэг гайхамшигтай урлаг л да. Телевиз бол хүний хараагаар тий ингээд хараагаараа таашаал авдаг. Тэгэхээр зэрэг радиод одоо микрофоны ард ажиллаж байсан хүн дөрвөрийг гараад ажиллаж байсан хүний ялгаа зөндөл байдаг л да. Тэгээд миний хувьд бол хизээ хойно одоо телевизийн байгууллагт орсон. Ер нь сүүлийн үед бол би залуучууд хүүхдүүдийг өв соёлоо уламжилж сурах, өв соёлоо дээдлэх, өв соёлоо хөндлөн өгд эцэгхээ одоо үлдээсэн тэр сайхан уламжлалыг сэргээх, уламжлах гэсэн үднээс нэвтрүүлэг явуулж байна.
Нөгөөтэйгөр TV8 телевиз одоо 3 жилийн өмнө намайг эмээ үлгэр яриад өгөөч гэдэг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан маш их баярлж байгаа. Тэгээд ер нь би бол одоо хүүхдүүдтэй ажиллах их дуртай, хүүхдийн нэвтрүүлэгт бас их дуртай. Ягаад гэвэл ирээдүйн хойч үедээ бас жоохон ч гэсэн юм үлдээч гэмсэн гэж боддог. Хүүхдийн үлгэрийг бол одоо Монгол Ичтэй телевизэд ажиллаж байхдаа 480 гаруй үлгэр уншсан байдаг. Сая одоо TV8 телевизэд 365 үлгэр уншлаа. Ер нь л өөрөө өөртөө л ажиллах ёстой. Яагаад тэгэхээр бид нар хичнээн хилээд ч хэрвээ тэр хүн одоо хүлээж авахгүй бол хизээч өөрчлөгдөхгүй байхгүй юу. Тэгэхээр би залуучуудад одоо үеийн залуучуудад бол нэг тийм өглөөл хилээ чи тийм байна, чи тэгин гэд тэхээсээ илүүтэй одоо өөртөө анхаарал тавиарэ. Өөрөө өөртөөгөө ажиллаарэ. Өөрийгөө л одоо хөгжүүлээрэй л гэж хэлдэг те. Англи үг их орж ирж байна. Манай монгол хэлний маш их сольж хэлж байна. Тэгээд орчуулгын үгнүүдийг маш их хэрэглэж байна. Монгол хэл, монгол уламжлалаа авч яваасай л гэж хүсдэг. Ялангуяа одоо Facebook дээр ч гэсэн одоо ингээд харж яхад ер нь пост энтер дээр бол ер нь голцуул ерөөсөө ярьж байгаа хэллэгээрээ бичээд байх юм. Одоо гижээн, тэгжийн энтер гэл тэр мөрчин л одоо хэлэнд маш муугар нөлөөлдөг. Ерөөсөө тгээс орчих юм бол одоо энэ орчин үеийн залуу хүүхдүүд бол ихэнх нь англи хэлтэй учраас хүүхдүүд одоо жоохон бидний ачцсан нар ер нь монгол хэлээ сайн мэдэхгүй шүү. Тийм учраас одоо ээж аав нь, эмээ өвөө нь, багш нар нь аль болохоор одоо энэ хэлийг зөвшрүүлэх тал дээр маш их анхаараасай. Өөрсдөө аль болохоор монгол хэлээ одоо зөв сайхан авч явж, зөв сайхан одоо хэллэхтэй тийм байгаасай л гэж хүсэж байна. Тэгээ залуу сэтгүүлч, залуу одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчид, сурвалжлагч нар, одоо хөтлөгчд энтэр аль болох монгол үгийнхаа зөв талыг ашиглаж, аль болохоор одоо монгол хэлнийхаа уламжлалаар ингэж ярьж, хөвшиж сурвал цаашдаа одоо хүмүүс дуурайж. Дээр үед бол бид нар чинь тэгдэгсэн шүү дээ. Монголын радиогийн нэвтрүүлэгчдийг бол ерөөсөө та нар бол ерөөсөө хэлний одоо заагч та нарын одоо хэлж ярьж байгаа үг хэллэгээр л монгол хүн хэлж ярьж сурна. Тийм учраас та нар бол монгол хэлний багш нар шүү гэж одоо Ахмад үе маань одоо сэтгүүлчд маань хэлж цагтдаг байсан. Тийм ч учраас маш их анхааралтай, хямхтай ажилдаг байлаа шүү дээ. Тэр үед чинь үсгийн алдаал гаргах юм бол, үсэг солиол хэлэх юм бол хөөе чи тэрэн дээр үсэг солиод хэлсэн байлээ шүү, тэхгүй шүү нөхөр гээл анхааруулга өгдөг. Тэр маш чухал байсан байлээ одоо бодож яхад. Тийм учраас ээж аавууд, багш нар, сэтгүүлч, хөтлөгчд олон их анхаарч ажилласай гэж хүсэж байна. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс